Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулахдаа санхүү удирдлага, нэгтлэн бод бүртгэл, тохиргоо засрууг ороод эхний үлдэгдэл үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл дээр тохируулж байна. За одоо шинээр хөрөнгө авч үзье. За бусад бит бус хөрөнгө гэдэг авч. За энэ ярмын данс нь мастер датан дээр тохируулж өгөх ёстой. Хөрөнгийг бас мастер датан дээр картын дугаар, хуучин картын дугаар, за нэг ширхгийг 500,000 авсан. Харамтлагдсан илэгдэлгүй. Өдрийн харамтлагдсан илэгдэлгүй. Илэгдэл тооцоогдно. За хөрөнгө хариуцагч нь энэ болохоор мастер датаны тохиргооцсны үндсэн хөрөнгө эд хариуцагчаас татна. За анхны өртгөө оруулсан, үйлдвэрлэсэн ашиглагчлуудыг оруулаад өгнө. За 2 оруулж. Дэлгэдүүлсэн огноо байгүйгээд за хариалагдах буюу тухайн үндсэн хөрөнгө аль салбар дээр хариалагдах вэ гэдгийг сонгоод өгнө. Хөрөнгийг авсан, худалдаж авсан харилцагчаа оруулж өгч болно. Хөрөнгө оруулалтын төрлийн сонгож өгч болно. За энэ хөрөнгийн данс бол илэгдлийн данс нь Нярав гэсэн энэ данснаас шууд татаж авч байгаа. Дахин үнэлгээтэй бол бичээд хойшлогдсон татрын хөрөнгө өглөхтэй бол биччихнэ. За одоо энэ бор ширээ буюу бит бус хөрөнгийг баталгаажууллаг үед эхлэлийн баланс дээр харагдахгүй байгаа. 0 дүнтэй. Гэхдээ хамгийн хойно задаргаан дээр 500,000 харагдаж байгаа. Харин оруулж ирэхин тулд чеклээд баталгаажуулах дарахаар бит бус хөрөнгөө сонгоод хадгалахад дарахад эхлэлийн баланс дээр харагдана. Эхний үлдэгдэл дээр за тухайн энэ листнээс бүгдээрээ чеклээд засах болон устгах боломжтой байгаа шүү.